too. Соцнигмийн үед хөдөө орон нутгуудаас Архангай аймаг илүү олон атман овгор товгоруудтай байсан гэж ярьцгаадаг. Баруун аймагуудын машин дайран өнгөрдөг төв зам нь Архангай байсан болохоор энэ нь бас нөлөөлжээ. Учир нь 60-70-аад оны үед Архангайн хүнд гарууд зорчигчдын замыг тосон дээрэмдэх нь их байсан байна. Тухайн үед шоронгийн хориглуудын өмсөж гангардаг байсан ял хар малгайгаар жигдэрсэн хар малгайтын сүрэг хэмээх бүлэг залуусын танхаа ирэл нэг хэсэгтээ хүчээ авчээ. Тэднээс хүмүүс айна гэж жигтэйхэн. Ер нь 70-80-аад оны үед зарим аймаг сумдын танхай залуучууд өөрсөдөө ямар нэгэн нэр өгч тусгай бүлэглэл байгуулдаг мод дэлгэрч байлаа. Тухайлбал Өөрхангай аймагт хогийн ичин хорлоогийн бүлэг, усны аж ахуйн бүлэг, Өмнөгов аймагт эсний 13-ын бүлэг, Баян хонгор аймагт зогдрын бүлэг гэх мэт. Эдгээр бүлгийн толгойлогч нар хожим бүгд шоронд заларсан түүхтэй. Улаанбаатар хотод гихтэл Мангарын бүлэг, Өндөр Чукагийн бүлэг, Гандангийн бүлэг, Усны гудамжны бүлэг, Саак Првегийн бүлэг, 10-ын агийнхан, Чехийн 36 агийнхан, Ногоон Чойлонгийн хүүхдүүд, Микрийн бүлэг, Царцаа намждын бүлэг гэх мэт маш олон бүлэглэл байв. Соцнигмийн үед хамгийн олон бүлэглэл бий болсон аймаг гэвэл Архангай аймаг байжээ. Жишээ нь Тус аймагт хар малгайтын сүрэг, Тариат суманд Ногоон малгайтын сүрэг, Их Тамир суманд Улаан бүсний сүрэг, Цэцэрлэг хотод Далиу Баагийн сүрэг, Сохор Сүмбэгийн сүрэг, Нахиу Зоригогийн бүлэг гэгчлэн бүлгүүд байжээ. Зарим үед тэдний эсрэг цагдаагийн байгууллага төвшөөр авч бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлсөн ч хүчин бохирдож, хотоос тусгайгийнхан хүч сэлбэн тэмцээр арай хийж дарж авч байсан гэдэг билээ. Эдгээр бүлгүүдийн хамгийн ширүүн нь хар малгайтын сүрэг байж. Нэг удаа Архангайн хайрхан суманд намрын тариа хураалтын ажлаар томилогдсон ажлагчид тэдний гарт сар гаруйд иглүүлсний эцэст аминаан там цаана мултарч байсан гэдэг. Тухайн үед 6 дугаар баазад жолооч байсан нэг эр хүүрнэгтэй. Манай баазаас 8 жолооч хайрхны будаанд 2 сар ажиллах гэрээтэй очсон юм. Очсон оройд хар малгайтын сүрэг гэгчийн том дээлийг илэргэлсэн, урт ташуур байрсан, танкийн хар малгай духтуулсан 20-од залуу морьтой ирдэг юм байна. Бүлгийн ахлагч Харлуус гэгчээр биднийг гараад жагс эсэргүүцсэн хүний газар дээр нам цохино гэхэд бид годхийн гарцгааж билээ. Тэд урдуур хойгоор ташуураар чичлэх, нэр ус тэрэг эгчлэн байцааж зодож эхэлсэн. Маргааш нь талбай дээр кабин болгонд 2 залуу хутаг тулгаад бүх жолооч нарт 10 литр Монгол архи уулгасан. 2 шанаанд нь хутаг тулгсан үед архийг ус мэт цөлдөг юм билээ. Тэд биднийг 20 минутанд багтаж уу гэж шаардаж байсан. Миний хувьд айсандаа литр архийг 10 минутанд л уусан байх. Гэхдээ бетоныг биедээ хүргэлгүй хүндий байрж уuna. Айсандаа болоод ер согтоогүй шүү. Сони юм билээ. Тэд бидний машинаар байнга л айл хэсэж аригддаг байлаа. Бид улсын ажлыг нэг ч өдөр хийгээгүй. Шанаандаа хутаг тулгуулчихсан айл хэсэж ариг цуглуулдаг болсон. Тэд зөгтөхөөрөө элдвийн ааш гаргана. Ганц нэг удаа гуйруу хутгаар бүлэх бол инүүхэнд. Бидний хайр аваачаад машинаар хөөн. Бид тэднийг үүрээд уралддаг байлаа. Сүүлдээ бид тэсгээ байгаад тэднийг буу шидмээр айлгах болсон. Манай 3 жолооч калибр буутай байсан. Тэднийг ирэхэд толгой дээгүүр нь хий будаж сөрдүүлэхэд ер тоохгүй. Шууд ирээд үгс үгүй зодож буутай 3-ыг маань хэвтэрт ортол нүдэж билээ. Бид ч сүүлдээ 3 машина хаяад зогтсон. Аймагт ирэхэд баазын дарга буцаад яв гэж тушаагаад бид явуулгүй цагдаад хандсан. Ингэж үгүүлсэн бол тухайн үед оюутан байсан хишиг жаргал хэмээх бүсгүй өгүүлэхтэй. Би тэр үед багшийн дээд сургууль сурдаг байлаа. Манай анги 4 хүүгэн 17 охинтой байсан. Бидний 3 дугаар курст ордог намар Архангайн хайрхан сум руу будаанд явуулсан. Тэнд ёстой аимшигтай байсан шүү. Бид багшийнхаа хамт өдрмийн хажууд гэр барьцгаасан юм. Бидний шөнө унтаж байтал бөөн мортон гадаа пижигнэж ирээд хаалга балбсан. Бид айгаад хинэнч босож чадаагүй. Удалгүй тэд гэрийг маань гаднаас нь буудаж эхэлдэг байгаа. 4 хүүгний гарагтал тэд бялбан нөтөлөд орж ирсэн. Бид орилтон босож хэдэн тийшээ бутарч зүгтхэд араас тэд мориор хөөж барьж аваад эхнээс нь хүчиндэж эхэлсэн. Бид тухайн үед биенээсээ нуугаад байсан болохоос биш тэд биднийг бүгдийг нь хүчинсэн. Эхний шөнө өөж унжсан бөөн ул сонлоо. Маргааш нь хайрхан сумын хэсгийн төлөөлөгчдээр очиод бид танаа сумын танхай залуучуудад алуулчих гээд байна. Аймагаас нэмэгдэл хүч явуулахыг шаардаж байна. Ингэж хэлсэн боловч цаадууч нь гайгүй тэгж байгаа зүгээр болчихно гэд тоосонгүй. Тэд орой болгон бидэн дээр ирдэг болсон. Ирэх үед нь бид гэрийнхээ нэг тал руу хуйлраа зогсчихно. Тэд орж ирээд шууд захын огтоос чирж гаргаад хүчиндэн. Сүүлдээ манай ангийн 5 охин тэр бүлгийн 5 залуутай үерхэх маягаар бие тушааснаар тэдний хаашаа барь жаахан зөөлөрсөн. Удалгүй аймагаас цагдаагийнхан ирж тэднийг баривчилснаар би даврагдаж байлаа. Гэсэн юм. Мөн тухайн үед Архангай аймгийн шоронд хоригдож байсан жижиг тулгаа хэмээх хэрэг үүрнэгтэй. Би малын хулгайн хэрэгээр 3 жилийн ялтай аймгийнхаа жирийн дэглэмтэй хорих ангид хоригдож байлаа. Тэгтэл нэг өдөр хар малгайтын сүрэг гэгч бүлгийн сайн гэрчүүд 1-5 жилийн ялтай 12 хулгайн орж ирсэн. Цаад овгорууд нь чанга руу илгээгдсэн юм билээ. Өмнө нь сайхан байсан шорон тэднийг ирэхэд зодуур нүдүр дэг диаграм гээд төлдөө хүрсэн дээ.
Санаа нийлсэн 10-аад эрийг 200-аад хоригдол дийлэхгүй байсан гэд бод. Тэднийг олон ч оюутан эргэж тойрно. Уулзах байранд тэднийхэн хамт хоноглоно. Шоронд харам алгайтын сүргийнхэн үнэхээр хөндлөн байсан гэж билээ. Халах Монгол алдаршсан Архангайн эртний сайн эр гэвэл Цэхэр Явуу гэгч юм. Архангай аймгаас төрсэн зохиолч нийтлэлч Цэнд 1980-аад оны үед Архангайн сайн эр Цэхэр Явуугийн тухай Эгийн саарл гэдэг ном гаргаж байлаа. Үнэхээр ч Цэхэр Явуу ном гаргах хэмжээний түүх намтартай хүн ажээ. Цэхэр Явуу ихэнх үедээ жирэлнийг малчин ард байж. Гэтэл 1930-аад оны үед Архангай аймагт эсрэгүү бослого өрнөсөн бөгөөд уг бослогыг толгойлж байсан самбуу дөвчин ногоо малгайд дамтан сүрэн нар тус нутгийн эрчүүдийг хүчээр цэрэгт дайчилж хэрвээ хэн нэгэн эр цэрэгт нь элсэхгүй гэвэл өө чи чинь ардын намын муу нохой байна гэд шууд алж хяддаг байж. Тиймээс Архангай нутгийн зарим эрчүүд хүссэн ч эсрэгүү нарын талд орж самбуу дөвчингийн хэрхэн дөвчгөнхийг нүдээр үзхийн зэрэгцээ түүний гар хөл болох үүд хаалга нэгджээ. Тэдгээр эрчүүдийн тоонд Цэхэр Явуу багтсан гэдэг. Гэхдээ Манер бусдыгаа бодвол хэн нэгэн харигас эрт захирагдаад түүний гарын шүүс болж явахыг хүссэнгүй. Самбуу дөвчин өөрийн гарт ороод ирсэн ардын намын хүмүүсийг банздах, шаахайдах, ташуурдах, бурханд мөргүүлэх зэрэг арга хэмжээ авахын зэрэгцээ зарим хүний зүрхийг амьдаар нь сугалдаг байж. Үнэндээ ч тухайн үед эсрэгүү нар Архангай аймгийн хамаг сайхан эрчүүдийг хүчээр дайчлахаас гадна эмэгтэйчүүдийг хүртэл дайчилж байсан гэдэг. Тэр үед Цэхэр Явуу би арай ч илэг нэгт монголчуудынхаа илэг зүрхийг хутгаар сийчиж ам зогоохгүй шүү. Үүний оронд уул хаданд дөрвөж гараад эмээлт мөрний нуруунд дээр эр биеийн жаргалыг эдэлж явсан нь дээр юм байна гэж боджээ. Тэгээд нэг л өдөр орхичгаж Цэхэр Явуу эсрэгүү нараас зүгтж уул хаданд бүгэж эр биеийн жаргалыг эзгүүхээр эдэлж явахдаа хятадуудыг дээрэмдэж зард гарсан байдаг. Сүүлдээ 15-ны цагдаа нарт баригдаж унаж явсан Эгийн саарл хэмээх алдартай морьтойгоо цуг Архангайн шоронд хүргэгдсэн гэдэг. Нэг өдөр Цэхэр Явуу нарлагаанд гарахдаа мөрдөнгийн хашаанд уяатай байсан саарл морийг хараад нүднээсээ нулимс унгаж "Миний морийг фронт руу явуулаагүй байсан юм уу? За яах вэ? Та нар яхаа өөрсдөө мэд. Харин би хурдан саарл морийг мөрдөнгийн хашаанд унаж хямрааныг сэргэмээр байна. Би та нараас өөр юм шаардахгүй. Надад ганцхан үнийг л зөвшөөрчих" гэж үнэн сэтгэлээсээ гуйжээ. Харгалзагч нар түүнийг өрөвдсөн ч юм уу? "За яах вэ? Та саарл морийг унаад мөрдөнгийн хашаанд дотор ердөө 3хан тойрно шүү" хэмээжээ. Төдөлгүй Цэхэр Явуу хурдан саарл морийг унаад мөрдөнгийн хашаан дотор давхиж гарсан бөгөөд 3 дахь тойргоос эхлээд морийг улам хурдлуулж байгаад захиргааны жижиг модон амбар руу чиглэж очоод ганцхан харьяалгаад дээгүүр нь гараад цааш давхиж оцсон гэдэг. Энэхүү гайхалтай үйл явдлыг зохиолч Цэнд 1980-аад оны Эгийн саарл хэмээх туужда уран сайхны аргаар дүрсэлж байв. Архангайн чанга гарууд бол ийм нэгэн цөстэй эрийн үргэлжлэл. Соцнигмийн үеийн Архангайн атманууд гэвэл гуталчин байсан эвгүй гарын этгээд хар лавга, хар нов, хэнцэр төвшин, хотонтын хар ширнэн, сохор дамби, солгой нацаг, даш зэвгийн энх төвшин, мээрэн хожид дамплын ган болт, гуудай бат сайхан, дали юура нарын чанга гарууд байжээ. Мөн доглон юура буюу дорж зодвын бат чулуун, түүний дүү дуган хожид бат сайхан, хар лавгагийн хүү хөөрөө баяра, ногоон баяра буюу Венгер баяра, Нямагийн бат болдо, сэрх Няма, бууддаг галаа нарын танхаа этгээдүүдэд мандаж байсан байна. Тэд зодоон зохион худах шөвөг хүчин гих мэтийн хэрэг тарьж Архангайн багшийн сургууль Темсийн оюутнуудаас сар бүр стипend буух үед нь татвар авдаг байж. Мөн Баруун аймгийн замыг тосож машинтай зорчигчдыг дээрэмдэх, кино болон бүжгэн дээр үймүүлэх, нийтийн бүжиг тарааж охид бүсгүүчүүдийг булаалдаад хоорондоо зодтолдог гэх мэт өчтөн хэрэг тарьдаг байжээ. Тэгээд байсхийгээд л баригдаж шоронд ордог, нэг мэтгэд л шоронгоос суллагдчихсан үймүүлж явдаг хүндийн хүнд гарууд байж. Гэхдээ бас зодон зохионоос гадна дуудуулж шүлэг зохиох хавьяастай тухайн үеийн мод завгарыг тодорхойлж байсан ганган залуус байв. Хожмын залуусын дунд тэдний тухай сохор дамби, солгой нацаг гээд дуу хүртэл дуулагдж байсан байдаг. Идүүгээд эр хэрчүүдийн зарим нь инх тунх амьдарч байгаа бөгөөд насан 60 нилээд гарчихсан яваас сурагтай. Сохор дамбийн зодон хийж байгаад нүдээ сох хатгуулжээ. Маш хүчрэхэг явсан энээр худаг зодооны хэрэгээр олон жил ял эдэлсэн байдаг. Харин солгой нацаг нь голдуу солгой гараараа цогтөг. Тэр нь маш хүчтэй. Доглон юура буюу дорж зодвын бат чулуун нь бага насандаа солгой талын хөл гар хоёртой харвалт өгсөн тул хазганаж явдаг. Мөн солгой гараараа маш хүчтэй цогтохоор алдартай байж. Хүнийг нэг зохиод сөхрүүлдэг. Хэдийдээ яаж яваад сурсан юм герман хэлтэй байсан бөгөөд зарим нь түүнийг шоронд байхдаа сурсан гэж ярьдаг. 1980-ад оны үед Архангай аймагт Герман Монголын хамтарсан газарчин киноны зураг авалт хийгдсэн бөгөөд тэр үед доглон юура германчуудтай чөлөөтэй ярилцаж бусдыгаа гайхшруулж байсан гэдэг. Манер шоронд Хадбаатар аврагтай хамт ял эдэлж байжээ.
1978 оны 7 дугаар сард Архангайн Их Тамир суманд Доглон Юура дүү Дуган Бат сайхныхаа хамт тус нутгийн 10 гаруй морьтон залуустай маргалдаж улмаар уурын зуухны хашаанд хүч тэнцвэргүй зодон болсон байдаг. Энэ тухай Юурагийн дүү Бат Зориг ийм нэгэн дурсамж хөөрөнсөн байх аж. Тэр үед хоёр ах маань нэг нь 18-тай, нөгөө нь 21 настай байсан. Эсрэг талд нь Бат Гэрэл Болоож гэх 10 гаруй залуучууд байсан. Тэд ах нарт маань өшөрхөөд зодох гэж урдаас бэлтгэлтэй ташуур мод төмөр барьцгааж өөртөө чулууд үргэжсэн ирээд зориуд маргаан үүсгээд дайрцгаасан. Хоёр ах маань тэдэнд бүслэгдсэн байсан ч ар маань үзэлсэн. Заримыг нь мориноос нь татан унгааж мод төмөрийг нь булааж аваад эргүүлээд толгой тарихгүй зохиж гарсан. Нөгөөдүүл нь тойрч давхингаа чулуун үлгэж ташуураар нүдэд аймаар юм болсон. Сүүлдээ хүмүүс шаваад хүүхдүүд бид димэл тойрчгүй гэд байлаа. Би тэр үед доод эрэгт байгаа гэрлүүгээ гүйж аав ээж хоёртой хэл дуулгаж байсан. Эцэст нь Юура ах маань моринд дайруулан унаж нүдүүлээд эмнэлэгт хүргэгдэж Бат сайхан ахын хөл гар толгой тархин энд тэндгүй хагаж нийл цус болчихсон байлаа. Нөгөө хэд ч гэсэн бүгд шахуу цуснаж болчихсон байсан. Аймгийн төвөөс цагдаа нар дуудлагаар ирж нөгөө хэдээс заримыг нь бариад авч явсан. Бат сайхан ахыг бас бариад явсан. Энэ зодооны улмаас Бат сайхан ах маань харилцсан зодолсон хэрэгээр ял авч хар хорны шоронд очиж байлаа. Нөгөө хэдээс 3 нь ял авсан. Харин Юура ахын биеийн байдал ял идэх боломжгүй гэж тэнсэрч байсан. Тухайн үед тэр зодооны харж байхад маш аймаар байсан. Хүмүүс орилдоод л морь янцгааж давхилдаад л таснаас хийсэн дуу гараад л зодлож буйхэд алаад өг гэж хашгирлаад бөө юм болж байлаа. Гэх мэт. Доглон Юура нь 1985 онд 28 наснда урьданд дарамтлуулж өөрт нь өстэй болчихсон байсан. Үс Пуна буюу Пунцэг гэгчтэй Ариун бол гэдэг залууг өмөөж зодлож байхдаа тархиндаа хүнд хэмтэл аваад нас баржээ. Шүүх хурал дээр Үс Пуна Талигаачийг би гиндүүлж зохиж унгаад тэр жигт нь үдчихсэн. Босгоол өөрөө алуулах байсан тул нүдээд л байсан. Ингэж өчөж байсан гэдэг. Харин Дуган Бат сайхны Их Тамир суманд 10 гаруй залуустай зодолцсноос хойш дахин зодон зохион хийсээр хамгийн сүүлд буюу 2015 онд Дартийн чангад 4 жил суугаад 2018 онд суллагдсан байна. Идүүгээ насан 60 гарчихсан томоожих байдалтай байгааг нь. Дээр нийт урдсан атманууд бүгд Доглон Юурагинд цуглараад бужигнаж байдаг байсныг бодоход мань хүн толгойлогч нь байсан бололтой. Ер нь Доглон Юура нь Архангайн үнэн сонинд юм бичдэг. Нийтийн бүчин дээр өөрийн зохиосон шүлгээсээ уншдаг, мөн тарин маань уншчихдаг герман хэлтэй элдвтэй ир байжээ. Доглон Юурагийн зохиосон засаг цагаан төмпөнгийн уруул халаах ирмэгдэр Доглон Юура миний хоригдол болсон түүхээс нормын хард алхны шүлс савирах үрцэн дээр нарсан банзан наарны хуваарт жижигхэн зайн дээр борив нуурах хэвтэргүй борхон туулай хөөрхий боргиж жирвэх далавчгүй болжмор шуухай хөөрхий болигээд болдоггүй богин ухаан минь хөөрхий болгоёгээд болдоггүй борхон зүрх минь хөөрхий арх алхын шоронд аархан дуулж гангарч явлаа арын сайхан нутагта атмантан цингэж огшиж явлаа аяа миний залуунаас гал шиг дүрлцэж явлаа гих мэтийн үгтэй шүлхийг 70-80 оны Архангайн залуус цээжээрээ хэлдэг юм байна. Доглон Юурагаас гадна Дали Юура гэж байжээ. Түүний төрсөн дүү нь Хамар буяа гэд бас нэг чангар байж. Дали Юурагийн эхнэр нь Цагаан долгор гэж мөн л Атмаа маягийн эмэгтэй байж. Эд нарын хүргэн ах нь Хар Дашаа гэж чангар байсан бөгөөд ер нь гэр бүлээрээ шахуу хүндхэн гарууд байсан тухай Архангайхан ярьдаг юм. 1980-ад оны сүүл 1990-ад оны ихэнх үед хар малгайд атмаануудын дараачийн үе гарч иржээ. Тэдгээр атмаанууд болоо Шар зоригоо, Гүй зоригоо, 8 бомб, Борив Бата, Нохой Жамба, Гахай төрөө, Монхойрэ, Баруун Динжин Тодко, Цээрэ, Хутаг Гансүх, Шар Тамира, Хялар Даваа гэх мэтийн танхай залуус юм. Эднэр 3-4-өөр бүлэглэж явах бөгөөд кино юм уу нийтийн бүжиг тараад энд тэндгүй зодон зохион хийн. Архангайн багшийн сургууль дээр зодон болох нь их байжээ. Тэр үед Архангайн төвийн залуусын эмэгтэйчүүдийн нөөц хангамж багшийн сургууль байсан гэж хэлж болно. Баруун болон төвийн бүсийн аймагуудын охид Архангайн багшийн сургууль хийж суралцах нь их байсан бөгөөд эрэгтэйчүүд ховор дан охид ирцгээдэг байсан нь сонин. Эдгээр охидоос нэлээд нь Архангайн нутгийн бэр болцоожээ. Олон царайлаг охид нийтийн бүчин дээр хийн хүний нүд унгаан хорхой гоцгонуулна. Танхай гарууд эдгээр охидыг эргүүлж яваад хоорондоо зодтолдох нь их байж. 1987 оны хавар Шар зоригоо, Борив Бата, Хамар буяа, Гүй зоригоо нар бүлэглэн явж байгаад цэргээ салгадаж ирсэн залуустай охтоос болж муудалцаад тун ширүүн зодоон өрнүүлжээ. Төмөр мод хутга шөвгөөр зэвсгэлсэн уг зодоо маш удаан үргэлжилсэн байна. Атман залуус үндсэндээ цэргүүдэд ялагдаж байх үед харигсаараа зард гарсан Хар Буха, Өндөр Бата нарын цагдаа нар хурч ирээд баримтлах гэж оролцсон ч цаадуулан зүгтэж зарим нь баригджээ. Ингэхдээ нэг их асуудал үүсгэлгүйгээр тохиролцоод салцгаасан байдаг. Тэр үеийн цагдаа нар бас хоншоортой байсан байгаа юм. Иймэрхүү зодоон Архангайд өдөр хүнжилгүй болдог байж. Хаан л зодоон зохион болон дээр хэдэн атманы нэр гараастай.
Эдгээр энэ дотроос баруун динжийн Гүй зоригоогийн 1987 онд Архангайн багшийн сургуулийнхныг дээрэмдсэн хэрэг. Дараа жил нь 18 нас хүрээд цэрэгт явж Эрдэнэтийн 119-р ангид хал цэргүүдтэй муудалцаж автомат буугаар толгой дээгүүр нь шүршсэн хэрэг нэлээд дүлээнд дэгдээж байжээ. Багшийн сургуулийнхныг дээрэмдсэн хэрэг нь ардын хувьсгалын 70 жилийн ойн үеэр зарлиг гарснаар өршөөгдсөн байдаг. Дорж Зодвын Бат зориг буюу Гүй хочод зоригоог уг нь шар зоригоо гэдэг боловч нөгөө шар зоригоогоос ялгахын тулд Гүй хоч өгсөн байдаг. Найз нөхд нь хурч ирээд уруу татах гэж орлоход зоригоо ихэвчлэн Гүй гэд халгаадаггүй байснаас ийм хоч авчээ. Тэрбээр хинт ч дээрлэхүүлэхгүй гэсэн үзэлтэй бардам залуу байсан бөгөөд Довлон Юура Дуган Бат сайхан нарын дүү айлын 5 дахь хүүхэд ажээ. Майнер нутагтаа нэг их удаан амьдралгүй Эрдэнэт рүү шилжсэн ч зэрэгт болсон явдлаас үүдэн Архангайн атмаануудын тоонд орсон байж. Тэр үед Гүй зоригоо оройн тооны дараа цэргүүд амарч байх үед Толгойтын Ганбаатар гэдэг хал цэрэгтэй муудалцсанаас болж харуулын бөөг булаан авч казарамтаа орж ирж бүх цэргүүдийн толгой дээгүүр шүршиж сүнсийг нь зайлуулах шахжээ. Хал цэргүүд перхийдэл зугтаж казармын цонхыг хагт түлхээд чихэлтэн гарч оцсон гэдэг. Казармын паарнууд хаг буудуулсан тул халуун ус асгарчээ. Тиймээс Гүй зоригоо зугтаж гарсан хал цэргүүдийг авчираад нүцгэн гараар усыг нь тогтоолгож дэгэлсэн байгаа юм. Харин энэ үед гаднаас цагдаа болон офицерууд орж ирээд зоригоог баривчилжээ. Тэгээд тэр 2 жил шоронд суусан байдаг. Түүний шоронд байх үед Архангайн хутаг ганс өх болгоны 144-р ангид бөөн хэрэг тарьчихад морилон ирж мань 2 гал хам болцоожээ. Төдөлгүй нутгийнх нь Монхойроо хэмээх сахилгагүй уг шоронд бас ороод ирж. Үеийнх нь халагдсанаас хойш 5 сарын дараа Гүй зоригоо судлагдаж нутагтаа очоод Аварга, Пайгана, Хогийн Бата, баруун динжийн ээгийн нартай зодолдоод бүгдийг нь өмнөө зөвхрүүлж байсан дуулаан тэр юм санж. Шар зоригоо бол хүүхэд байхын сургуульд байн хэрэг тарьдаг сахилгагүй нэгэн байсан бөгөөд сүр дүүлянтай том зодон хийж байгаагүй ч жижиг зодонуудад байнга оролцдог байжээ. Маш их пэдгэр бусдын дургүйг хүргэсэн залуу байж. Сүүлдээ доод үеийнхээ цагаана гих залууд хутгалуулаад биеийн сайнгүй болж хандан дарагдсан байдаг. Мөн хутаг ганс үх гэж хатингаж жижигхэн биетэй гараараа зодтолж чаддаггүй зөвхөн хутгаар асуудлыг шийддэг нэг тахалгаар байсан байна. Тэрбээр 6 дугаар ангид байхдаа төрсэн ах шар Ганболдыгоо хутгалсан байдаг. Ах нь 8 дугаар ангийн нэг охинтой уярхиж байх үед тэр охиныг нь хутаг ганс үг ахаасаа харамлан хардаж улмаар түүнийг хутгалаад хүүхдийн колонд явжээ. Тэгээд л хутганыхаа замналыг эхлүүлсэн гэдэг. Хэн нэгнийг хутгалчгаад байсхийгээд шоронд орно. Тэгээд төдөлгүй гараад ирнэ. Дахиад хэн нэгнийг хутгалаад шоронд орно. Тиймээс аймгийн залуус түүнээс их айдаг байж. Ямар сайндаа нийтийн бүжгэн дээр хутаг ганс үхийг ороод ирэхэд шуугилдаж байсан хүмүүс бүгд нам гүн болдог байжээ. Ганс үхийг хутаг барьчгаад зогтуу юм үлэхэд зогсоох хүн нэгч байхгүй. Бушуухан гараад зогтчихдаг байж. Тэгэхээр нилээд айдас төрүүлж байсан нь илт. Майнер сэлэ гихч эвгүй гартай хөвчлэн хамт явж хэрэг тарьдаг байжээ. Хутаг ганс үх нэг удаа Пэгийг хочид ган зориг гихчийг Маамууд илгүүрийн ард хутаг тулган дээрэмдэх гэж байгаад Гүй зоригоотой таарлаж зодлоод түүнд нармайгаа нээлгүүлж байсан байна. Тэр үед ганс үх Пэгийн цээжийг хальт хутгалж амжсан бөгөөд зодооны дараа нөгөө хоёртойгоо сайдаад оройн нь хамтдаа нийтийн бүжгэн дээр очиж тэнд байсан хүмүүст хутаг гаргаад бүжиг тарааж байсан түүхтэй аж. Ганс үх нь хамгийн сүүлд Дали Юурагс үхтэд Мантийн чангад очжээ. Тэгээд жоншин дээр ажиллаж байхдаа өстэй хүмүүстэй нухуулаад 27 наснда талигааж болжээ. Мөн Архангайд шар тамираа гэдэг нэртэй 2 чатмаан байжээ. Нэг шар тамираа нь 1980-ад оны баруун динжийн морьтон гаруудын нэг аж. Тэрбээр Дуган Бат сайхны арай доод үеийнх бөгөөд найзууд нь гэвэл Нямаагийн Ганбол, Сорнзон бол гээд ахтүс, Бор Батамгалан, Цагаан 8-гийн Бараа гээд хэсэг залуус байж. Нямаагийн Ганболд, Сорнзон болтын том ах Нямаагийн Батболт нар нь Довлон Юурагийн үеийн ёстой эвгүй гарууд байж. Эдгээр Эрсийн доторх Цагаан 8 хэмээх хятадын хэдэн ирлээс хүүхэд тун чивгүй нөхөд байжээ. Нэг хүүхэнд дарханд цэргийн алба хааж байхдаа цог генералд буудуулсан гэдэг. Тухайн үед дархны цэргийн ангид хал цэргүүд хитрхи танхаарч дарга нартаа дийлдэхэ байсан тул батлан хамгаалах яамнаас цог генерал очиж номхруулж байсан түүхтэй. Харин Бараа нь хашаад сумын бүжгэн дээр атмаандаж байгаад бусдад нухуулчихжээ. Цагаан 8 хэмээх хятадын хүүхдүүд гэж нэлээд олон ирлийц байсан бөгөөд Бараагаас гадна Эрдэнэ чимэг, Уука, Боохой тайван гэх мэт. Харин нөгөө шар тамираа нь 1990-ад оны үед хүн амны хэрэг үйлджээ. Учир нь 1989-с 1990 оны хавцаа Улаанбаатарт Квантуны арим, Охтын Сабо хэмээх бүлэг гарч ирж хэвлэл мэдээлэлээр эд шуугаж байсан үе. Тэр цагт Архангайд хар малгайтны бүлэг гэж гарч иржээ. 70-80-ад оны хар малгайтны сүргийн үргэлжлэл. Хар малгайтны бүлэглэл нь 60-70-ад оны атмаануудыг дөөрэж дурсаж гарч ирсэн байдаг. Тэд шөнө өрөө аймгийн төвийн гудамжаар явж дээрэм тунуул хийж хүмүүсийг нэг хэсэг түгшээсэн байна. Тэр үед малын зоотехникчээр төгсөөд Архангайн тариад суманд ажилд орж амьдралаа эхлүүлэн бүхний гэгээлгээр харж байсан шар тамирыг гудамжинд алхаж явахт нь хар малгайтны бүлэглэлийн толгойлогч Бат сайхан гихч итгээд ил төдөж уур уцаарыг нь хөдлөгжээ.
Тиймээс угийн атман ир шар тамираа тэссэнгүй. Шууд л бат сайхны зүрхэнд хутгалаад алчихжээ. Энэ хэргийнхээ улмаас шар тамираа 14 жил ял идлээд гарч ирсэн байна. Тэгээд нэг их удалгүй нас баржээ. Заримдаа зүгээр мөрөөрөө явж буй хүний хүсээгүй байхад нь ийм амьдрал руу түлхэн оруулчихдаг нийгэм байж. Тэгээд нэр дурдсан атмануудын дараачийн үе гэвэл 1986-аас 1995 онуудад залхамж халаан босон дүүнэр болох Хогийн Бата, Зүүн Динжийн Цагаана, Туухай Мөөги, Театрын Цогоо, Театрын Мөнхбаатар, Жигэгийн Зориго, Хангамжийн Ногоон Адья, Баруун Динжийн Сэт Амраа, Пайгана, Эги, Халуун усны арын Бууралт руу, Нарангийн Мөнхөө, Тэ Батсайхан, Ирүү Болдоо, Мангар Баяраа нарын нэрс цуварна. Эдгээр танхай залуус хоорондоо талцаж зодолдоод зогсохгүй дээрэн барай архиталт танхайрал зэрэгээрээ хэсэг шуугуулад авчээ. Пеги буюу Пэрнлийн ган зориг, Баруун Динжийн Тотко, Сэт Амраа, Монхоорэ, волейболын ган пүрв, Хүй зоригоо нар үргэлж нийлдэг байсан бөгөөд 1988 онд 36 дугаар байрны тэнд өөрсдөөсөө хамаагүй ах нар болох нисгийнхэнтэй зодолдож Пегийн Батбаяр гэдэг боксийн багш залуу хутгалаад золтойл цааш нь харуулчихсангүй. Боксийн багш залуу 10 хоног ухаангүй байсаар ам оржээ. Энэ хэрэгтэй Пеги мөрдөнд хоригдож харин Тодкон конкурст хийхгүй сургуулиасаа хөөгдөж Пеги 17 настай гээд ялан хойшлогдонд тэнсэрчээ. Гэвч эдгээр инглигээд томоочсонгүй. 1989 онд Пэрнлийн ган зориг, Тодко, Шонхон, Батням гэсэн залуучууд мотоцикл булаасан дээрэмсэн хэрэгээр хар хорны шоронд морилцоожээ. Тэдний зарим нь шоронд зөвлөл хийж чангарч байсан бөгөөд 1991 онд Архангайд шинэ хорихын нэгдэх үед нутгийнхаа шоронд шилжин гэрцгээжээ. Энэ үеийнхнээс Зүүн Динжийн Цагаана гэж сайхан залуу байсан бөгөөд одоош нутагтаа байдаг аж. Мөн халуун усны арын Бууралт төрөө гэж охтын сэтгэлийг татсан сунгар сайхан залуу байж. Цагаана 1988 онд Улаанбаатар хотод лицей сургууль сурч байхдаа нутгийн ах Ногоон Баяраа Сэлэ нарыг дагаж арх ууж пив зөөж гүйж байгаад хүнд гарын амьдрал руу орсон байдаг. Манер Туухай Мөөгийн нартай хамтдаа Архангайн Зүүн Динжийн залуусыг нааш цааш нь хөдлөгдөг байж. Нэг удаа тэрээр дуган Батсайхантай муудалцаж саналаа зөхиолонгуудаа зөрүүлээд мөрлөөнд хутгалж өргөжээ. Мөн Цагаана Зүүн Динжийн лууга зэрэг атмануудтай үзэлцэж нэг сайдаж нэг муудаж явсаар нэр нь овоо сонсогддог болсон байх үедээ 1992 онд 8 жилийн сургуулийн зааланд болсон бүжиг рүү очоод зэрэгээс халагдсан залуучуудтай муудалцаж зодолдоод шар зоригоо гихчих хутгаж хандыг нь дарсан байдаг. Энэ хэрэгтэй ял аваад Архангайн шоронд морилж Пэрнлийн ган зоригийн гар дээр очижээ. Мөн Архангайд Гуудай Батсайхан гэж эвгүй гар байсан бөгөөд Манер цэргээс ирснийхэн дараа нилээд чангарч шар зоригоо, гүй зоригоо нарын атмануудыг зодонд танхаарч байжээ. Тэгэхдээ тэр Венгер баяраа гихчээс ихэд жирэхдэг байж. Тэр үед энд тэндгүй дов дошны бүлэглэлүүд үүсч хоорондоо нанчилддаг байсан цаг юм. Цэцэрлэг хотын Баруун Динж, Зүүн Динж, Хангамж, Халуун усны арынхан, Нарангийнхан, Төвийнхэн гээд өчнөн олон доод дошныхан гарч ирцгээж талцсан зодон байнга явагддаг байсан бөгөөд энэ нь ардчлал зах зээлийн ороо бусгай цаг үеийн хэсэгхэн зуурын үзэгдэл байлаа. Баруун Динжийн хүүхэд Зүүн Динжид байдаг ангийнхан охинод ч юм уу найзандаа очих гэж яваад танхай залууст зодуулж юмаа болаалгачих жишээтэй. Иймэрхүү асуудлаас болж доод дошны зодон гардаг байж. Хаан л очно гудамжинд бөөгнөрсөн залуус дуудаж аль динж хороолол болохыг нь асууна. Тэгээд өөр довных байвал бялб нүдэх жишээтэй. Харин Зүүн Динжийн сахилгагүй залуус Баруун Динж рүү бараг очдоггүй байсан тул Баруун Динжийнхэн тэднийг бахаа хантал зодож чаддаггүй байж. Аймгийн төвийн бүлэг залуус тархай бутрахаа шинжтэй тэд дотроо амьдардаг байраараа ялгарна. 72, 48, 36, 24, 12-ын гэх мэт. Энд нэгдмэл том бүлэг байсангүй. Баруун, Зүүн, Хойд, урд бүлгийн танхайчуудтай эвтэй үедээ эвтэй, эвгүй үедээ эвгүй харьцчихдаг, хоорондоо ч түжгэндэг, тогтсон том овгор гээд байх юм байсангүй. Гэр хорооллынхан сургуульдаа суух, дэлгүүр орох, кино үзэх гээд байнга төв рүү орж ирэх шаардлагатай тул төвийн атмануудтай түжгэнээд байх нь ашиггүй. Зүүн Динжийнхэн бол 100 гаруй залуусаас бүрдсэн хамгийн хүчтэй нь байж. Тухайн үеийн мод гангарааг бүрдүүлсэн чансан джинс, танкийн хар гих мэт хувцас арж игдэрч, мончок, гинж мэтийн зэвсэгтэй залуус их байдаг байжээ. Харин Нарангийнхан ихэнх нь морьтой, нудрах санжигнуулсан дээлтэй сахилгагүй банд нар байж. Хамгийн олон хүнтэй нь Хангамжийнхан бөгөөд тэдний дийлэнх нь жижигвтер биетэй хурдан хөдөлгөөнтэй, хүний олноороо боорлож дайрцгаадаг хүүхдүүд байж. Баруун Динжийнхэн хоорондоо нилээд бутархай, Зүүн Динжиг нэг том хүч болж тэр болгон чаддаггүй. Хаяа нөлөөтэй хідэн атманыхаа доор цугларч үемүүлдэг залуус байжээ. Бүлгүүдийн үед Архангайн овгорууд дундаас айхтар тодорч бусдыгаа баадсан том гар гэж нэрлэгдэх хинж гарч ирсэнгүй. Энэ тэнцүү овгорууд л дош дошин дээрээ томорцохоодог байж. Баруун Зүүн Динжийнхний хооронд үе үе зодон зохион гарах бөгөөд хамгийн том зодон нь 1990 оны намар болжээ. Зодон үүсэх гол буруутанд Хангамжийн Ногоон Адья гихчээс болсон байдаг. Адья сургуультай хамгийн хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байж.
Тэрээр хангамж хорооллын маш олон хүүхдийн овгор нь байсан бөгөөд тэр үед Адя 2 дугаар 10 жилийн 10 дугаар ангид сурч байжээ. Түүний ангийн доожоогүй хүүхдүүд ихэнх нь баруун динжинхэн бөгөөд ногоон Адя буюу гүнчний ямын Адя сүрэн биднийг дээрлэхлээ гэж хүүхдүүд атмаануудтай хов зөөж үүнээс үүдэн хоёр тал зодтолтохоор болсон байдаг. Тэрхүү муудалцааны үед төвийн бүлэг хүүхдүүд болон баруун динжинхэн нэг тал, зүүн динжинхэн хангамжийнхантай нэг тал болж тулгарсан бөгөөд нийт цугларсан хүүхэд залуусын тоо 1000 хол давсан байдаг. Үүн дээр сонирхсон хүмүүсийн хүрээ бас асар их. Зүүн динжин командлагч нь нус хочод мөөгийг игч байсан бөгөөд хангамжийн ногоон Адя иймхүү талсан зодолдох хамаг нөхцөлийг нь бүрдүүлчихэд өөрөө алга болчихжээ. Нөгөө талынхныг аймгийн төвд хамаарагддаг Бааб хочод Цэ баяраа удирдсан бөгөөд тэр өдөр түүний найз Ремадагийн бат мөрөн буюу өндөр мөрөн Архангайн 310 жилийн сургуулийн залуусыг тэр чигт нь босгон дагуулж ирээд хүч нэмсэн байдаг. Архангайнхан баруун зүүн динжин зодон гэж яриад байдаг болохоос энэ нь яс юмн дээр төвийнхэн 10 жилийн сургуулийнхантай нийлж зүүн динжинхний хандыг дарсан зодон байжээ. Яг нь баруун динжинхэн нэмэгдэж ирсэн ч оролцоо нь багавтар байж. Төвийн бүлэг маш олуула байжээ. Зүүн динжинхэн эхэндээ зодолтгоо байх санал тавьсан байна. Хит олон хүн оролцвол олон хүн гэмтэж хохирол их гарна гэх мэт ухаалаг үгс хэлэлцээд тархаар шийджээ. Тэгтэл төвийн залуус хэдүүлэхнээ буюу 20-30-уулаа үлдээд хоорондоо ярилцсан зогсож байтал зүүн динжинхэн эргээд гинэт дайран орж ирээд тэднийг бүслээд авчээ. Тэд бараг 300 орчим байсан байна. Ингэж тэд том зал хэрэгжилжээ. Төвийнхнийг тарахыг хүлээж байгаад хүн цөөрөнгүүд нь эргэж довтлсон байгаа юм. Тэднийг бүслэлтэй хумж амжихаас өмнө эсээ цэрэн хоёр амжин гарч бөөнөрөө годомж өгсөн явцгаах баруун динжинхэн рүү хэл дуулах гарч автаж одсон бөгөөд үлдсэн залуус зүүн динжин хутга гинж мод төмрөөр зэвсгэлсэн залуусын бөөн хүчтэй тулгархаас өөр аргагүйд хүрчээ. Энэхүү зодоонд хамгийн түрүүнд Бааб баяраа дайран орсон бөгөөд найзууд нь ч гэсэн илт давуу хүчний өдөөс чадаараа үзэлцэж эхэлсэн байдаг. Бааб баярааг бас мангар баяраа гэж хочилдог байж тэрхүү талсан зодооны дараачаас энэ хочийг хүртжээ. Зодооны дундуур зүүн динжин Ягаан Батбаяр Баабын араас гитэж очоод сантехникийн турбаагаар нуруур нь хүчтэй зөхөх үед тэрээр ойчсангүй. Харин ч турбаан дахиагаад иржээ. Тэгээд эргэж нөгөөдхөө байрж аваад үүрч чулуудаж дороо хийгээд нүдэж орхисон байна. Тэрхүү зодооноор баруун динж арслан зохионыхны тусламж амжиж ирээгүйсэн бол төвийнхэн зүүн динжинхэнд нялаг авахулах байжээ. Баруун динжин залуус бөөнөрөө 3-4 салж явцгаасан байсан бөгөөд Тэ Батсайхнаар ахлуулсан 100 гаруй залуус зүүнийхэн дайрлаа гэдэг хэл ирмэг зэрэгэд харах урдаараагүйч зүүн динжинхний араас нь довтлон орсон бөгөөд энэхүү зодоон нь хуучин 3 дугаар дэлгүүрийн урдаас эхэлсэн бол Майн туулын энгэр багшийн сургуулийн урд замын дагуу маш өргөн тархсан байна. Үндсэндээ зүүн динжинхэн ялагдаж хөөгдөн оджээ. Зүүн динжинхэн тэр үеийг хүртэл баруун динжинхнийг дарах хүч чадалтай зохион байгуулалт сайтай хүчтэй бүлэг байсан байна. Тэрхүү зодоон нь аймгийн төвдөл хүн хүч их хэмжээгээр оролцсон маш том зодоон байв. Тэр үед одоогийн шиг цагдаа их байгаагүй. Мөн зодоон маш хурдан болоод өнгөрсөн тул хэрэгтнүүдийг барьж чадалгүй өнгөрчээ. Зүүн динжинхэн тэрхүү ялагдлынхаа тухай барагтай бол ярьдаггүй юмсанч. Мөн тэр үедээ ойролцоох хугацаанд 72-ын зодоон гэж яригддаг нэг талцсан зодоон болсон байдаг. Энэ бол чулуун байлдааны зодоон. 72 дугаар орон сууцныхан бол дарга удирдлага томчуудын амьдардаг орон сууц. Одоогоор зайсангийн баячууд гэдэг шиг. Тэнтхийн залуучууд ер нь зиндаа дээгүүр гоё хувцастай, хөөрхөн охид олонтой, цөөхүүлээ, тийм хүчтэй биш сулхан бүлэг байж. 72 дугаар байрны зүүн талд хангамж хорооллын баруун талаар бааст гол урсах бөгөөд энэ бол тэдний хил хязгаар. Энэ хязгаарыг давхал юм бол зодоон болдог байсан гэхээр дош довны үзэлгээч нь айхтар байсныг илтгэн. 72-ийн нэг залуу хангамжийн тийш байдаг ангийнхаа охиныг нөгөө хил зөрчин хүргэж өгч байгаад жавтыг хүртснээс болсон байдаг. 72-ийнхантай халуун усны арын залуус ирж нэгдэж харин хангамжийнхантай зүүн динжинхэн ирж нийлжээ. Хангамжийн талынхны хожим лам болсон Жигэгийн зоригоо хожим мөрдөн байцаагч Дерек нэвтрүүлгийн хөтлөгч болсон театрын цогооноор манлайлан удирджээ. Театрын цогоо шилэн дэрконд чулуу хийж нүүлгэх шин технологиг тэр зодоонд нэвтрүүлсэн байдаг. 72-ийн талыг халуун усны арын бүлгийн нэг атман удирдсан гэдэг. Зодоон эхлээд зүүн динж хангамжийнхан газрын өндөрлөг байдлыг ашиглан ялалт байгуулж чаджээ. Чулуу нүүлгэж хөөсөөр илт давуу байдлаар голынхоо цаана хөөж гаргаад буцжээ. Энэ нь цар хүрээгээрээ баруун зүүн динжийн зодооныг гүйцэхгүйч бас том зодоон болсон байна. Театрын цогоо Жигэгийн зоригоо хоёр бол салдаггүй найзууд бөгөөд хоёулахнаа явж байгаад хүмүүстэй зодлоход хөрвөл нэг нь ард нь суугаад нөгөөх нь түлхэж унгаад л нүдчихдэг байж. Ер нь дээд үеийн атманууд илүү аюултай гэмт хэрэгтэн эрүүгийн элементүүд байсан бол доод үе рүүгээ орохороо тиймэрхүү зүйл багтай болсон байдаг. Гэхдээ альч дараа үеийнхэн гарч ирэхдээ үргэлж дээд ах нартайгаа зодтолж шансаагаа сордог байсан нь сонин. Архангайн зодоон зохионы түүхэнд улстай ярд уйлан дэгдээсэн нэгэн том зодоон бол хотонд төвшрүүлэх хоёр сумынхны зодоон юм. 1993 оны 100 болсон овооны наадам дээрээс энэ зодоон үүсжээ.
Төвшрүүлэх сумын атманууд хотонтынхныг олон жил дарамталж ирсэн байдаг. Төвшрүүлэх хотонд хоёрыг атгсан хар ширнэн гэгч атман ихэнх насаа зодоон зохион орон шоронгоор өнгөрүүлсэн мундаг том биетэй хүч чадалтай сайхан ир байжээ. Тэр үед болсон овооны баяраар төвшрүүлэх сумынхныг нэг мөсөн бутнэрхээр хотонтынхан бэлтгэл сайтай очицгоожээ. Тэд хурд хүчтэй морь унаж ташуур хутгаа сайтар базаагаад шар булгийн давааны өвөрт байдаг хүйсийн овооны наадамд ирцгээжээ. Харин төвшрүүлэхийнхэн ямар ч хар сэвгүй ихэнх нь тракторын чиргүүл машины дэвшин дээр ирцгээсэн тул морьтой хүнд цөөхөн байжээ. Гэтэл наадмын дундуур хотонтынхан өчүүхэн шалтгаанаар нэгэн зэрэг дайрсан байгаа юм. Үндсэндээ тэр зодооноор төвшрүүлэх сумынхан цус нөжөө урсхан зүгтж чухамл бут нэргүүлжээ. Тал хөндийгөөр дүүрэн зодоон болж хотоос сорж очсон аялагчдын маш олон машин тэрэг цонхоо хаглуулж хүмүүст нь бас зодуулсан байдаг. Ялалтандаа хөөрч сагсан хотонтын залуучууд сүүлдээ наадамд ирсэн танихгүй хүмүүсийн хүртэл нүдэж эхэлжээ. Айлд зүгтж ороод орон доогуур нь нуугдсан настай хүний хүртэл татаж гаргаж ирээд балбчихсан байдаг. Энэхүү том үемэнийг Архангайн цагдаа нар хүчрээгүй тул Улаанбаатар хотоос цэрэг цагдаагийн хүч яаравчлан ирж дарж байжээ. Энэхүү сүр дулаантай зодооноор маш олон хүн бэртэж гэмтхийн сацуу олон хүн шоронгийн хадаас болжээ. Хотонтынхан энэхүү олон жилийн өшөө хорслоод арсан үйл явдлаас хойш төвшрүүлэхийнхэн дахиж толгойгоо өндийлгсэнгүй. Энэ мэтээр хот болоод аймгийн цагдаагийн хүч дуудлагаар ирж дарж байсан үемэг Архангайн хайрхан суманд бас гарч байжээ. Хамгийн зэрлэг догшин зантай хүмүүсийн бөөгнөрл сумын төв юм уу гэлтэй. Сумын төвийн 8 настай болчраас 80 настай буурлууд нь хүртэл шийдэмгий. Гаднаас суманд нь шилжиж очсон ихэнх хүн тухайн нутгийн атмануудын гарын шүүсийг үзсэн байдаг. Танхаа эрчүүдийн хандыг даруулах гэж Архангайн цагдаагаас хамгийн сүр бараатай, бие хаатай, ширүүн хэсцгийн насан баяр гэгчийг илгээхэд толгой руу нь буудчихж байсан гарууд бол хайрхныхын юм санч. Аз болоход сум тархийг нь дөнгөж хүргээд гарсан байдаг. 1994 оны намар Архангайн багшийн сургуулийн оюутнууд тариа төмс хураалтын ажлаар хайрхан руу явцгааж намрын ажилгээд бужигнаж байсан тэр шөнө олон морьтон тэднийг дайран орж эцгээж жинхэнэ там шиг дарамтыг үзүүлсэн байдаг. Тэд багш нарыг нь мөлхүүлж галуун цуваагаар явуулж огтыг нь хүсснээрээ эдэлж хөвгүүдийг нь дээрэмдэд зогсохгүй зодож нүдэд сустай нь гутгаж төв байсан байдаг. Энэ хэрэг тухайн үед хэвлэл мэдээлэлээр нэлээд шуугиан тарж байлаа. 1995 онд цэргүүд дээрэмдсэн гих нэгэн хэрэг явдал Архангайд бас болжээ. Хавар 6 сард багшийн сургуулийн оюутнууд төгсөөд явцгаах болж оюутны хугацаанд тэдэнтэй найзалж ирсэн аймгийн хэдэн атман залуу хамтдаа гол ус руу явцгаах санал тавьжээ. Нөгөөдөл нь ихэд баяртай зөвшөөрөх байдлаа хоорондоо их мөнгө орох нь хаанаас олох вэ хэмээн зөвлөлдөж тэрхүү хүнд асуудлаа шийдэх гэж тархиа гашилгаж эхэлжээ. Тэр үед аймгийн атман Бааб баяраа нэг ухаан хийсэн байна. Тэр нь юу вэ гэвэл цэрэгийн дуудлага авсан хөдөөний залуус Архангайн төв дээр бөөнөрөө ирээд байсан бөгөөд тэднийг дээрэмдэх санаа байлаа. Ингээд маргааш өглөөнөөс нь атманууд барай гэж тэр үед нэршсэн дээрмийн ажилдаа ханцвий шамлан орцгоожээ. Тэд нэгнийхэн гэрт гаднаас цэрэгт явах гээд баруун зүнэж мэдгүй яваа хөдөөний банд нарыг чирэн оруулж ирээд мөнгө эд зүйлсийг нь хурааж аваад хөөж гаргах зарчмаар дээрэм хийж байсаар үд дунд гэхэд тухайн үеийн ханшаар 23,000 төгрөгтэй болжээ. Тэгээд үүнийгээ тэмдэглэн арх авч ууцхан халуурч улмаар согтцоож бүгд гарч тавхиад годомжинд барайгаа үргэлжлүүлжээ. 12 дугаар дэлгүүрийн арын уурын зүхний хашаанд Бааб баяраа нарангийн мөнгөө 2 10 гаруй залуусыг элд дээрэмдэж байх үед хүмүүс цагдаад дуудлага өгч тэр урт төстэй залуу цэргийн хүүхдүүдийг дээрэмдээд байна гэж мэдгдснээр цагдаа нар гүйлдэн иржээ. Тэгээд Бааб мөнгөө нарыг цагдаа нар барих гэж оролдоход Бааб тэдэнтэй зодтолж аймгийн начин цолтой нэг дэслэгчийг тонгорч унгаан доороо хийж аваад нүдчихжээ. Ингээд мань хоёр дээрэм хийсэн цагдаа зодсон зэрэг хам хэрэгтэн болж мөрдөнд морилцоожээ. Тэгэхдээ бусад найзуудаа огт илчлэлгүйгээр 90 шир зааж үлдсэн байдаг. Угаасаа өндөр мөрөн, ногоон адья, бүдүү мөнхөө, данхаан батаанар нь байдал биштгэмц бүгд бутран зогтсон байгаа юм. 1990 оны дунд үеийн сүүлээр 48-ын гих тодотголтой дараагийн үеийнхэн гарч ирцгээжээ. 48 дугаар байрны сэтгэл нийлсэн бүлэг залуус нэг хэсэг цөөхөлөө болон ганц нэгээрээ яваа хүмүүс рүү халдан довтолж арх дарс шоу цэнгэнээр нэлээд бужигнуулсан байдаг. Бааб баяраа хэрэгээс мултарсныхаа дараа ногоон адья, идрээ бөхөө нарын хамт 48-ын бацаануудыг олж хэсэг хэсгээр нь зодож цус нүжтэй нь хутгаад хажихснаас хойш тэдний ханд үндсэндээ дарагджээ. Архангайд 48-ынхнаас гадна өчнөн олон сахилгагүй залуус байсан ч нэгэн нөгөөгөөс тодорч гарсан зүйлгүй. 1996 онд Архангайн шоронд орж зөвлөл хийж байсан Цэндэх хүүгийн Содоо гэж чанга гарын залуу бас байжээ. Тэр үед хорхийн байдал маш тааруу, ялтнууд өсгөлөнгөөр өхөж байсан бөгөөд энэхүү хүнд үед Содоо хоншоортой аавын хүү болохоо харуулж чадсныг тухайн үед хоригдож байсан бүхэн сайн мэддэг юм байна.
Үндсэндээ 1996 оноос хойш Архангайд дахиж Атман овгор товгор гэж дуудагдах залуус гарч ирээгүй бөгөөд зах зээлийн хүнд хэцүү нөхцөл байдал хүн бүрийг амьдралынхаа төлөө зүтгэх тэмцэл рүү хаман авч хаа газар тэгж Атмандаж явах завтай хүнгүй болжээ. Арын хангайн үе үеийн зөвхөдөө хүүхдүүдийн зарим нь зах зээлийн шуурганд мөхөж, архинд орцгоож, гудамжинд хонож нүд анцгааж, зарим нь мөнгөжж баяжин нилээд хэсгэн сайн сайхан яваа сурагтай байдаг билээ.